хажууд амьгүй мэт дүр эсэгдэг ухамсарт амьд тоглоомуудын баг өөрсдийн бяцхан эзэн Энди, дүү Молли болон тэдний ээж Дэвис нартай хамт шинэ байшин руу нүүхээр бэлтэж байлаа. Эндигийн төрсөн өдөр болох төгсөж байгаа учраас ээж нь түүнд зориулаад баяр зохион байгуулж байгаа юм байна. Эндигийн төрсөн өдрийн баяр өнөөдөр болохоор болчихж байгаа. Өөрчлөгдсөнийг нь мэдээд хид хідэн тоглоомнууд за жишээлх юм бол биеийн хэсгүүдийг салгаж угсардаг төмсөн хүүхэлдэй буюу ноён төмсөн толгойд Слинкийн нохоо баруун бүсийн Кобе Вудигийн туслах болох сандруу ногоон Тирнозавр ухаалаг ярддаг гахаа хадгаламж Хэм болон шаазан малчин охины хүүхэлдэй Вудигийн хайртай охин Биф нар Энди өөрсдийг нь орлох өөр шин тоглоом бэлгэнд авах үедээ гэж түгшиж эхэлдэг. Вуди бол татдаг уяатай Кобе хүүхэлдэй. Эндигийн хамгийн хайртай тоглоом бас тэдний удирдагч. Тэр татдаг уяатай учраас өөрөө дугарч ярьж чаддаг цорын ганц тоглоом. Вуди хамгийн түрүү Дэвисийн гэр бүл 7 хоногийн дараа шинэ байшин руу нүүх гэж байгаа учраас яг энэ үед нь төөрөхгүй тулд бүгдээрээ нүүх хамтрагчийн олохыг нь эхлээд сануулж хэлдэг. Харин дараа нь Эндигийн төрсөн өдрийн баяр өнөөдөр болж байгаа тухай мэдээг чухал биш мэд харагдуулахыг хичээдэг боловч тоглоомууд Эндигийн жинхэнэ төрсөн өдөр эх 7 хоног хүртэл болохгүйг мэдэж байсан учраас үүмийн самун үүсгдэг. Рекс хин нэгэн Эндид өөр үлэг гөрвөл өгчих үедээ гэж санаа зовж бусад олон тоглоомууд ч эзжил зүйлд төгшдөг. Цонхны хажуу зогсож байсан гахаа хадгаламж Хэм зочид ирж байгааг зарласнаар тэдний яриа тасалдана. Тоглоомууд хүүхдүүдийн авчирж байгаа бэлгийг харахаар цонх руу яаран гүйлнэ. Том хайрцагнууд тэднийг илүү их сандрагдаг. Тайвшруулахын тулд Шериф Вуди хуванцар ногоон армийн цэргүүдийн том ангийн удирдагч Сарж болон түүний цэргүүдийг хүүхдийн дуу хураагураар Эндигийн төрсөн өдрийн баярыг тандуулахаар явуулдаг. Эхэндээ бэлгүүд нь хоолны хайрцаг, орны цагаан хэрэглэл, байлдааны хөлөг онгоцны тоглоом зэрэг ер нь аюул замнал хийлэлгүй тийм аятайхан бэлгнүүд бол ирж байгаа. Гэвч Энди сансрын хамгаалагч Баз Лайтер гэдэг сансрын хамгаалагчдын ертөнцийг хамгаалах ангийн тоглоомыг бэлгэнд авдаг. Түүний сонирхолтой шинж чанарууд нь Вудигийн Эндигийн хамгийн хайртай тоглоом байх байр суурьд нь нөлөөлж эхэлж байгаа. Шинэ тоглоом орон дээр Вудигийн байрыг эзэлсэн тэднийг маш ихээр урлуулна. Вуди хэнийг ч орлохгүй гэдгийг тэдэнд сануулдаг. Вуди Базыг тоглоом гэдгийг ойлгуулахыг хичээдэг боловч Баз өөрийгөө тоглоом гэдгийг юусоо ойлгодгүй. Харин өөрийгөө жинхэнэ сансрын хамгаалагч гэж боддог. Баз 12 дугаар сектор руу явах замдаа үлэн мэдэгдэх хайр гариг дээр осолдож хөлөг онгоц нь эвдэрсэн гэж итгээд байгаа. Тоглоомууд Базын лазер, анивчдаг жижиг гэрэл, далавч зэрэг онцлогуудыг гайхан шагшсан. Баз өөрийгөө тоглоом гэж дуудуулах дургу. Вудиг түүнийг үнэхээр нисэж чадахгүй гэж хэлэхэд Баз орны тулгуур мод руу авираад хязгааргүй уудам руу урагшаа гэж хашгиран доош шумдаг. Тэр Ирзэний бөмбөгнөөс ойж уралдааны зам дээр бүтэн эргэлт хийгээд таацсан суйсан тоглоомын онгоцонд хэд хэдэн удаа эргэлдэн гацсны эцэст орон дээр цэвэрхэн буучдаг. Бусад тоглоомнууд Базтай найзлахыг хүсэж байх тэр үед нь Вуди баг зэрэг атаархаж Энди Базтай хамт унтаж эхлэхэд ёстой жинхнээсээ ганцаардаж эхэлдэг. Энди Базаар Вуди рүү буудуулж тоглоод Базын дуулаг болон далавчны карданы хулбарыг өмсдөг. Эндигийн өрөөнд дэх баруун бүсийн сэдвтэй постэр Баз Лайтерийн 2 постероор солигдож мэдээллийн самбар дээрх Вудигийн зургууд Базын зургаар бүрхдэг. Кобей загвартай орны бүтээлэг алга болоод оронд нь Базын дүрс нэртэй орны бүтээлэг болчдөг. Эцэст нь хамгийн доромжлогдсон зүйл юм шиг болж байгаа зүйл нь юу вэ гэхээр Энди Базыг хорондоо авч орж Вудиг бүрээстэй ачааны тэрэг хэлбэртэй тоглоомын хайрцагт нь үлдээчихдэг. Нүүхээс 2 хоногийн өмнө Эндигийн гэр бүл Pizza Planet рестораны орой хоолнд явахаар төлөвлөнө. Эндид нэг тоглоом авч явж болно гэж хэлдэг. Энди сансрын сэдвтэй Pizza Planet ресторан руу Базыг авч явахаар бэлтгэлээ. Эндид ойр хിവэр байхыг хүссэн Базад атаархсан хിവэр байгаа Вуди радио удирдлагатай машинаар Базыг ширээний арга шунахыг уг нь оролцсон л да. Тэгсэн чин Эндигийн хийсэн үйлдэл нь гинжин урвал үүсгээд Базыг ширээний аргач биш харин цонхоор гадагшаа унгаачлаа. Бусад тоглоомнууд нь Вудиг Базыг санаатаагаар гадагшаа унгаачлаа гэж үздэг. Баз алга болсон учраас Энди оронд нь Вудиг ресторан руу авч явахаар болдог. Гэсэн ч Баз машинд авирч суугаад тэднийг шатхан түгээх станц дээр зогсох үед Вудитэй тулалддаг. Хоёр тоглоом зодтолдож байгаа санамсаргүй байдлаар машинаас ундаг. Харин машин тэднийг хүлээгээд явчлаа. Вуди ресторан руу явах гэж байгаа машиныг олж хараад тэнд Эндитэй уулзахаар төлөвлөнө. Базад энэ машин түүнийг төрлөх гариг руу хүргэж чадна гэж хэлж дагуулж явдаг. Тэд рестораны гадаа очиод урд хаалгаар нь нууцаар орохын тулд хаягдсан хоолны сав баглаа бодол дотор нуугддаг. Вуди Дэвис ихнийг шууд олж харна.
Ресторанд ирмэгцээ Бааз сансрын хөлөг шиг хэлбэртэй автомат крантай тоглоомын машин руу орчдөг. Үүнийг нь Вудигийн амлсан гэрлүүнд хүргэх хөлөг онгоц гэд бодчихж байгаа юм. Дотор нь тэр машины гарыг өөрсдийн эзэн гэж шүтдэг дуугардаг харь гаригийн олон жижиг тоглоомуудыг олдог. Вуди Баазыг аврахаар араас нь тоглоомын машин руу орох үед тэр хоёрыг зугаацахын тулд тоглоомд хамлаж устгах дуртай нөгөө манай хөрш Сид бариад авчдаг. Сид тэднийг гэртээ авчирнаа. 3 нүдтэй хайр гаригийн тоглоомыг шууд өөрийн догшин нохоо Скудта өгч нохоо нь түүнийг химлэж эхэлдэг. Сидийн гэрт нөгөө хоёр тоглоом Эндигийн нүүх өдрөөс өмнө зогтох олон оролдлого хийдэг. Сидийн бүтээсэн хар дарсан зүүч шиг холимог мангас тоглоомуудтай нүүр тулах нь тэр. Тэнд нэг нүдтэй хүүхэлдэйн толгойтой төмөр конструктор Аалз, дотроос нь ногоо эрзэн гарч ирдэг хайрцагтай тоглоом, хөлтөө загсны дигэ болон бусад аимшигтай тоглоомнууд байдаг. Бааз тэднийг хүн эдэшнүүд гэж бодно. Дараагийн өглөөнөөс Сид Вудигээс бослогын бааз хаана байгааг асууна. Вудиг дуугүй байхад нь Сид томруулдаг шил ашиглан нарны гэрлийг Вудигийн хөмсөний хооронд яг барьж агаад тэндээс нь утаа гарч эхэлдэг. Сидийг ашгүй нэг жигнэмэг идэхээр дуудах үед Вуди аврагдана. Бааз Вудиг Сидийн тамлалыг тэсэж гарсныг нь маш их магтана. Бааз Лазара тэдэн дээр туршиж үзээд ажиллахгүй байхад нь их гайхна. Вуди Баазын карате зохилт хийдэг товчлуурыг дараад тэдний дундуур өнгөрөхийн тулд хоёр тишээ болсон олон тоглоомын дундуур явж гарна. Зочны өрөөнд зураг тасаалттай байлаа. Тэгсэн яг тэр үеэр Бааз өөртөө ижилхэн Баз Лайтрын тоглоомын сурталчилгааг олж хараад Вудигийн түүнийг тоглоом гэж хэлж байсан зүв байсныг гинт ухаардаг. Үнэнтэй нуур туулж чадахгүй Бааз цонхоор нисгийг оролдож өөрийгөө сансрын хамгаалагч хэвээр байгааг батлахыг хичээдэг боловч унаж нэг гараа хугалж салгачдаг. Бааз үннийг мэдээ сэтгэлээр унаж Вудигийн зогтох төлөвлөгөөнд оролцож чадахгүй болдог. Үүнээс болж Вуди Баазын салсан гараар таллаж Эндигийн өрөөнд байгаа бусад тоглоомуудын анхаарлыг татан явах гэсэн боловч гэвч бусад тоглоомнууд Баазад тохиолдсон зүйлд Вудиг буруутгасан хэвээр байсан учраас түүнийг тэнд нь үлдээчихдэг. Сидийн мутант тоглоомууд Баазын арыг засаж өгөхөд Вуди тэднийг найрсаг гэдгийг нэг юм ойлголоо. Баазыг хамтрахад хүргэж чадахгүй учраас Сидийг ирэхэд Баазыг үлдээж нуугдахаас өөр аргагүй боллоо. Сид Баазыг пуужинд хүлээд дэлбэлэхээр яг төлөвлөж яхад аян захилгаантай бороо орсноор хойшилж унтаад өгнө. Хажуу айлд Энди унтах цаг болж өөрийн хамгийн хайртай хоёр тоглоомоо алдсандаа гуниглаж байлаа. Ээж нь орж ирээд хаасаагүй хайсан ч зөвхөн малгайг нь олсноо хэлж түүнд өгдөг. Бас дараагийн өдөр буюу нүүхээс өмнө Вуди Бааз хоёрыг олно гэж түүнийг тайвшруулдаг. Вуди Баазад сансрыг хамгаалагч биш байсан ч Эндид авчирч чадах баяр баясгалангийн ачаар амьдрал ямар үнцэнтэй болохыг нь ойлгуулж Баазад урам зоригийг нь хэрэгүүлэн олж өгдөг. Вуди төлөвлөгөөгөө боловсруулж тоглоом бүрт үүрэг даалгавар өгнө. Вудиг Сидийн араас явахыг оролдохыг хараад унтлагын өрөөний хаалганы цаана архирч байсан Скут нохоноос зайлсхийхийн тулд Даки болон Лекс нар халаалтын хоолоо руу ордог. Даки Лекс нар урд үүдний гэрлийг нь салгаж гараад гадаа хаалганы хонхыг нь тардаг. Хаалганы хонх дуурхайг нь сонсоод Вуди Сидийн өрөөнөөс түлхүүрт явдаг мэлхийг тавьчихдаг. Мэлхий Скут нохооны доогуур шургаж коридороор хурдлан давхина. Скут мэлхийг хөөж доод давхар руу дагах яг энэ үед нь хаана хаалга тайлж өгч таардаг. Мэлхий гадагшаа гарч Даки түүнийг шүрч аваад Скутыг барихаас өмнө загасны дэгээ хэлбэртэй Лекс тэднийг дээш татаж гаргана. Хаана бухимдан хаалга хаж Скутыг гатаа үлдээлээ. Үүдний гэрэл алга болсныг хинч анзаарахаас өмнө байрандаа буцаж орно. Хаанаг урд коридороос холдонгууд Вуди болон түүний баг шатаар бууж галтайгоогоор өнгөрөн арын хаалганы муурны нүхээр гараа авчдаг. Тэд пуужин хөөргөх талбай сайн харагдах бутны цаана бууна. Сид диктор дуугаар өөрийн удирдлагын төвөөс хөөргөх талбайн угсралт дууссан эсхийг асууна. Удирдлагын төв дууссан гэж хариулна. Сидийг тоолж эхлэх үед Дак, Лекс болон мэлхий усны холоноос гарч ирнэ. Хөөргөх талбай маш хачин харагдаж байв. Бааз буужинтайгаа сүүн хайрцаг дээрх даарцын самбар дээр зогсож байв. Вуди Бааз руу дөхөж очиход Бааз түүнийг хараад баярлаж хүлээсийг нь тайлахад туслахыг хүсдэг. Сид Вудиг нүүрсний грил дээр шийддэг. Тэр Вудигийн гутланд нь шүдэн цэгээд пуужин руугаа эргэж өөр нэг шүдэнд зун 10-аас доош тоолж эхэлнэ. Түүнийг үүнд анхаарлаа хандуулж явах оронд тоглоомнууд хашаан дотор байрлалуудаа эзэлнэ. Сидийг Баазын пуужин гасахаас өмнө Вудигийн дуу хураагуур ар араасаа ажиллаж эхэлдэг. Сидийн анхаарал зарнаж Вудиг гэрэл дээрээс авахар ирнэ. Түүний уяа татагтаагүй байлаа. Эсэн дундаас том тоглоом пикап машин гарч ирж шалбагнаас хид хідэн эвдэрсэн цэргийн тоглоомнууд босоод ирдэг. Тэд бүгд Сид рүү дайрч Сид ухардаг. Пиза планетын 3 нүдтэй хайр гаригийн тоглоом Скутийн улаан усны савны доороос гарч ирэхэд тэр цочин үсрлээ. Сид
хувцас хатах уяа руу уграхад хүүхэлдэйн толгойтой Аалз түүний толгой дээр буучлаа. Тэр чарлан түүнийг сэгсрэн унгах гэж оролддог боловч тоглоомонд түүнийг бүрэн бүслээд авлаа. Сэд айдас тавтана. Тэр чангаараа хашгирна. Вүүдийг агарч идээд гэрлүүгээ гүйж ороод хаанаад тоглоомод аминд байна гэж хэлдэг. Вүди бааз хоёр Эндигийн шинэ гэрлүүгээ явж байгаа машиныг гүйцэлгүй хоцорлоо. Одоо чөдөтэй болсон Вүди бааз хоёр Дэвис ихний нүүдлийн ачааны машиныг хөөнө. Гэвч Скут нохоо Вүди рүү дайрна. Замаар гүйж байгаад тэд хөдөлж байгаа ачааны машин руу авирдаг боловч Скут тэднийг хөөсөрл байна. Вүди машиндаа тогтож чадахгүй болж баазад өөрийнх нь өмнөөс Эндиг асарч явахыг захина. Бааз Вүдийг аврахын тулд өөрийгөө золиослон Скутийн толгой дээр өсөрч нохоог Вүдийг тавихад хүргэнэ. Вүдийг Эндигийн RC машинаар баазыг аврахыг оролдог боловч Вүдийг RC машиныг устгасан гэж ботсон бусад тоглоомнууд Вүдийг зам руу шидчихдэг. Машин Вүдийг дайран унгах үед Вүди ачааны машиныг гүйцэхийн тулд машины туурбай горимд оруулна. Вүди баазтай хамт амьд бас машиныг унаад буцаж ирж байгааг хараад бусад тоглоомнууд нь алтайгаа ухамсарлаж тэднийг ачааны машин руу оруулахаар туслахыг хичээнэ. Гэвч RC-гийн батарей дуусаж ачааны машин холоо явах үед нь замын голд ханиалган зогсно. Тэр үед бааз нуруундаа пуучин хүлээстэй байгааг санаж Вүди Сидийн түүний хуйнд нэг хийсэн шүдэнцийг сандаг. Вүди баазын нуруунд ирэх пуужинг нь асааж тэд агаарт хөөхөөс яг өмнө RC машиныг ачааны машин руу шийдэж амждаг. Бааз пуужин дэлбэрэхээс өмнө далавчаа дэлгэн өөрийгөө хүлээснээс салгаж авна. Тэд ачааны машиныг дахин өгөрч Эндигийн гэр бүлийн машины дээврийн цонхоор унаж Эндигийн хажууд байсан хайрцаг дотор цэвэрхэн булаа. Энди тэднийг олоод ээждээ баяртайгаар хэлнэ. Ээж нь тэднийг замдаа бүхий л хугацаанд машинд байсан гэж бодно. Шинэ байранда Христийн Мэндесний баярын өмнөх өдөөш Бааз Вүди хоёр шинээр ирэх тоглоомнуудыг тандах өөр нэгэн ажиллагааг зохион байгуулдаг. Тэдгээрийн нэг нь хадагтай төмсөн толгойд байсан ноён төмсөн толгойд маш их баярлална. Вүди Баазаас тоглоомоор Энди чамаас илүү юу авч чадах вэ гэж асуухад энэ асуултын хариу тэр даруй гарч ирнэ. Эндигийн шинэ бэлэг нь гүлэг байлаа. Кино Баз Лайтер маш өндөр хурдтайгаар нисэж зургийн цайз руу явж байгаагаар эхэлдэг. Гэвч түүнийг газардахад роботуудын арим бүслэн авсан байдаг. Тэгээд дайснуудыг устгахын тулд бол руу буудаг санаа олдог. Дараа нь тэр цайзыг гаригийн дотор нуусан байгааг олж мэдээд зургийг хайхаар гүйж эхэлнэ. Гэвч гинэд хавх идэвхжсэнийг анзаарч гацгаасаа өмнө зогтож амждаг. Бааз эрчим хүчний их усөөр өрөөнд байгааг мэдээд нөгөө талд хүрэхийн тулд гүүрээр гарч эхэлнэ. Гэвч гинэд шал нурж эхлэхэд Бааз бүсээ ашиглан платформ руу нисчдэг. Тэгээд тэрээр батарей нь ердөө килограмм байсныг мөн хорон санаат эзэн хаан зураг түүнийг хүлээж байсныг мэддэг. Бааз түүнийг ялахын тулд товтлсон боловч маш амархан ялагдаж энэ нь үнэндээ ердөө л видео тоглоом байсныг бид олж харлаа. Энэ үед шериф Вүди тавилга дээрээс унсан байдаг. За Бааз найздаа туслахаар хурдлан ирэхэд Вүди өөрийгөө Эндитэй хамт Ковей засланд явах гэж байгаа учраас эзэгүүд нь юу хийх хэрэгтэйг түүнд нэг бүрчлэг хэлж өгчээлээ. Гэвч ганц асуудал нь малгайгаа гээсэн явдал байдаг. Бүгд түүнийг олохоор тусал нь хайна. Биф түүнд малгайгүй байсан ч авч явах учраас санаа зовох хэрэггүй гэж хэлдэг. Дараа нь Рекс санамсаргүйгээр сууг сольж тоглоомын дэлгүүрийн дахианы сурталчилгаа гараад ирчдэг. Сленки найзуудаа Вүдигийн малгайг олсног хэлдэг боловч гинэт Эндигийн тижээвэр амтан ирж байгааг сонсоод тоглоомууд Баастраас нуугдахаар гүйлтдэг. Учир нь тэд Баастер Вүдиг олохын тулд хэр хугацаа зарцуулахыг тоолох дуртай юм байна. Түүнийг тоглоомуудын үгийг сонсож сургасан болохыг бид анзаарлаа. Тэгсэн тоглоомнууд Эндиг ирснийг сонсдог. Энди цусланд явхаасаа өмнө тоглоомнуудаараа тоглож зугаацах санаа олдог. Гэвч гинэд санамсаргүй байдлаар Вүдигийн нэг гарын тасарчихдаг. Энди түүнийг цусланд авч явахгүй байх шийдвэр гаргадаг нь Вүдиг цусланд явахгүй анхны тохиолдол болж байгаа учраас маш их гунигтай хоцордог. Хэдэн өдрийн дараа тоглоомнууд Эндиг цуслангаас буцаж ирснийг мэддэг. Тэгээд Вүдигээр дахин тоглохдоо маш их баяртай байдаг. Гэвч гинэд тэр Вүдигийн гаранд гимцнийг санаад түүнийг дахин харахгүй байхын тулд хогийн сав руу шидэхээр шийддэг. Тэгтэл энэ бүхэн ердөө л хар дарсан зүуд байсныг ашгүй нэг мэднэ. Вүди өөрийн хуучин найз Уизидээ эргэн уулздаг. Найз нь түүнд олон сарын турш энд гацсан байсан ч шүглэн нэвдэрсэн учраас тусламж дуудаж чадаагүй гэдгээ хэлдэг. Вүди цонхоор хатагта Дэвис хашаанда хуучин эд зүйлсийн худалдаа хийхээр бэлдэж байгааг хараад тоглоомуудыг зарагдахаас сэргийлж цуглуулахар шийднэ. Гэвч гинэт өрөөлөнд хэн нэгэн ороод ирчдэг. Энэ бол хатагта Дэвис хашаанда зарах гэж байгаа зүйлүүдэд цуглуулж байдаг. Вүди найз Уизигээ аврахын тулд Бастрыг дуудаг санаа олдог. Тэд гэрээс гарахын тулд маш хурдтай тавилаа. Тоглоомод юу болж байгааг харахыг хичээн дуран ашиглаж байхдаа Вүди найзаагаа аврахаар ном руу хүрч чадсныг олж мэддэг.
Бастер өрөөлөө буцах замдаа явж исэн ч гинэт санамсаргүй байдлаар Вуди нохооноос унаж тэд түүнийг ширээний нэг дээр шидчихдэг. Тэгсэн нэг залуу Вудигийн нөгөө тоглоомыг нь олсондоо маш их баярлдаг. Тэгээ зарах үнийг нь асуудал харин Дэвис хадагтай зарахгүй гэдэг. Тэр хүн хадагтай Дэвисийг байрлалаас нь холдуулахын тулд анхаарлыг нь сарниулах зүйлс идэж тоглоомыг хулгайлах боломжийг ашигладаг. Бааз найзаагаа хаахаар өрөөнөөс үсрэн гарч тэр хүний машинд авирч амжих боловч хидрэхээ хурдан явж байсан учраас хальтраад унчдаг. Гэртээ буцаж ирэхэд тоглоомод найзаагаа аврахын тулд нотлох баримтуудыг цуглуулж хулгайчин хэн болохыг нь зураглан гаргалаа. Бааз тэдэнд машины усын дугаараас зурвас хайж байгаагаа хэлж агаад тэр хүн бол тоглоомын дэлгүүрийн сурталчилгаан дээр гардаг дахиа болохыг нь олж мэднэ. Бид дахиа хувцастай хүний хажууд очиход тэр Вудиг нэгэн төрлийн шилэн хоргонд хийчдэг. Тэгээд Вуди тэр хүнийг буцаж ирэхээс өмнө зугтахыг хүссэн учраас гарах зам хайжгүй. Гэвч гинт өрөөнд ямар нэг зүйл хөдөлж байгааг сонсоод тэнд илүү олон ковбой сэдвтэй тоглоомод байгааг хардаг. Джесси Вудитэй уулзсандаа баяртай байдаг. Хөгшин Пит хайрцагнаас хизээж гарч байгаагүй гэдгийг хэлнэ. Тэгээд тэд Вудигийн тухайд цуглуулга харуулахын тулд гэрлийг нь хасаадаг. Вуди өөрийгөө тийм чухал байсанд маш их гайхна. Учир нь урд өмнө нь ковбой сэдвтэй телевизийн шоу байсан. Тэр найзуудынхаа хамт асуудлыг шийддэг гол дүр нь байсан байдаг. Тоглоомнууд дэлгүүрийн хаягийг мэдхийн тулд зурагтаар тоглоомын дэлгүүрийн сурталчилгааг хайж байдаг. Дараа нь тоглоомууд тоглоомын дэлгүүр рүү явах замаа эхлүүлнэ. Эндиг гэртээ ирэхээс өмнө буцаж ирнэ гэж хэлдэг. Вуди рүү буцахад тэр зурагтаар хуучин ковбой шоугаа үргэлжлэн үзэж байсан ч гинт сүүлчийн ангиас нь өмнө шоуг цуцалсан учраас зурагтыг унтраасан байсныг ойлгоно. Вуди өөрийгөө урд нь алдартай байсныг мэдээд хүмүүсийг баярлуулах маш олон бараа бүтээгдэхүүн өөрийнх нь талаар байсныг мэдээд баярлдаг. Тэгээд тоглоомууд энэ цуглуулгыг музейд дэлгэхийн тулд зарагдах гэж байгааг хэлэх боловч Вуди тэдэнд өөрийн эзэн рүүгээ буцна гэдгийг хэлдэг. Үүнээс бол Джесси ууралж, учир нь цуглуулга дутуу бол тэд зарагдаж чадахгүй. Тэр хайрцагт түгжигдэхээс үнэхээр их айдаг байлаа. Гинэт дахин хувцастай хүн буцаж ирснийг сонсоод тэр тоглоомуудын зургийг авахар хөдөлгөж эхэлдэг. Тэгээ нөгөөдг чинь Вудигийн гар нь байхгүй байгааг анзаарч түүнийг засуулахаар засварчныг дуутахаар шийднэ. Тоглоомын дэлгүүрлөө явах замдаа гудамжаар гүйсээр байгаад бааз найзуудаа бууж өгөхгүй байхыг уриална. Вуди рүү буцахад тэр гараа эргүүлэн авахын тулд нууцаар алхаж байлаа. Гэвч гинэт зураг тасаж үүнээс болж Вуди баригддаг. Тэгээд тэр шилэн хорооноос гарч Джесситэй нүүр тулдаг. Учир нь зурагт өөрөө хасаагүй удирдлагыг ашиглаж чадах цорын ганц хүн бол тэр байсан. Яагаад гэвэл удирдлага түүний урд байсан. Дараагийн өглөө нь тоглоомын дэлгүүрт хүрснээ мэддэг боловч ганц асуудал нь зам хөндлөн яаж гарах явдал вэ гэдэг дээр тулдаг. Тиймээс бааз хүмүүст харагдахгүй тулд замын конусыг ашиглаж болох шийдвэр гаргаад ингэснээр тэд машинд дайруулахгүй байх боломжтой гэж үзнэ. Буцаад нөгөө байранд эргэж ирэхэд Вудиг засахаар засварчин ирсэн байлаа. Тэгээд тэр засварын ажлыг эхлүүлэхээр бэлтгэж дахин хувцастай хүнд шаардлагатай хугацаа өгөхийг хүсдэг. Тоглоомод дэлгүүрт нэвтэрч чадсан ч тэд дахин хувцастай хүнийг хайхаар тухайн газрыг нэг бүрчлэн судалж эхэлдэг. Засварчин дээр эргэн очиход тэр Вудиг шинэ мэд болгохын тулд нарийн нямба цэвэрлэж байсан. Ингэснээр түүнийг зарахад бэлэн болсон гэсэн үг. Бааз найз Вудигээ хайхаар дэлгүүр дундуур гүйж яагаад Баас Лайтрын тоглоомуудтай тавиурыг олж тэнд шинэ бүс байгааг анзаарлаа. Тиймээс тэр бүсийг шүрж авахар тавиур руу авирсан боловч нөгөө Бааз тоглоомд халдлагад өртдөг. Тэгээд тэр түүнд өөрийгөө ердөө тоглоом найзаагаа хайж байгаа учраас цаг урч чадахгүй гэдгээ хэлж эхлэх боловч маш амархан ялагдаж нөгөө тоглоом түүнийг хайрцагт түгждэг. Энэ үед түүний найзууд тоглоомын тэрэгцэр дээр дэлгүүрийг судалж агаад Барбинуудаас тоглоомын дэлгүүрийн дахиаг олоход туслахыг гуйна. Барби тэднийг дэлгүүрийн игнэгээр дагуулж алхаад тэд нөгөө Баз Лайтертай уулздаг. Жинхэнэ Баз тэднийг алдаа хийж гэн гэж хашгирсан ч нөгөө хэд маань түүнийг сонсоогүй явцдаг. Дахин хувцастай хүн рүү буцаж очиход тэр худалдан авагч руугаа илгээхийн тулд зургуудыг авчаалаа. Вуди засагдсандаа баяртай байсан бөгөөд эцэст нь найзууд руугаа буцаж чадхаар боллоо. Тэгээд Вуди Джессигээс яагаад уурлал байгааг нь асуухад тэр урд нь өөрт нь бас гэр байсан, эзэн байсан гэж хэлдэг. Джесси маш эрт урт цагт өөрийгөө Эмилигийн тоглоом байснаа ярьдаг. Түүнтэй хамт цагийг өнгөрөөхдөө маш их баяртай байлаа. Гэвч нэг өдөр Эмили өсвөр насны хүүхэд болж сонирхол нь өөрчлөгдснөөр бүх зүйл өөрчлөгдөж тэр Джессиг хайрцагт ганцаарнг нь үлдээгээд орхичж. Вуди Джессиг хэтэрхий хурдан дүгнэж алдаа хийснээ ойлгож тоглоомнуудтай хамт үлдэх шийдвэр гаргадаг. Учир нь тэднийг дахин даалтахыг шалтгаан нь өөрөө байхыг хүсэхгүй байгаагаа тэдэнд хэлдэг.
Найзууд нь түүнийг офисоос хайж байгаа дахин хувцастай хүн буцаж ирснийг мөн тэр Вүүдийг далайн чамд дэх музейд зарахаар төлөвлөж байгааг ойлгодог. Иймээс тэд түүний чемдаамд нуугдахаар шийдлээ. Бааз найзуудаа хайхаар хайрцагнаас гарч чаддаг. Тоглоомод Вүүдийг хайхаар машинаас гарч чадсан боловч тэд байранд хүрэхийн тулд агаржуулалтын холоогоор дамжин явах санаа олдог. Джесси Япон руу аялах цаг бараг болсонд баяртай байдаг. Тэд Кобе шоугаар зугаацж эхэлнэ. Гэвч гинэт тэдний найзууд Вүүдийг гимтээж байна гэж бодоод агаржуулалтын тагийг нээхийн тулд Рексийг ашиглахаар шийддэг. Тэгээд тэд найзаагаа гимтээхээс сэргийлж тоглоомод руу давтуулж Вүүдийг авч байрнаас зогтоохоор шийднэ. Гэвч гинэт тэд өөр нэг баазлайтер байгааг анзаарч тэр тэдэнд үнэндээ буруу тоглоом авсныг нь ойлгуулдаг. Вүди найзуудтай цуглуулгын нэг хэсэг болохоор шийдсэн учраас тэндээ үлдэж байгаагаа хэлнэ. Бааз түнд амьдралын цорын ганц чухал зүйл бол хүүхэдтэй хайрлагдах явдал гэдгийг урд нь өөрт нь зааж байсныг сануулan шийдвэрийг нь өөрчлөхийг хичээх боловч Вүүдигийн төлөвлөгөөг өөрчилж чаддаггүй. Иймээс тоглоомод Энди гэртээ ирэхээс өмнө буцах ёстой учраас найзгүйгээрээ буцахаар боллоо. Вүди найзуудаа орхисондоо гонигтай байсан ч тэдэнтэй хамт буцаж явхаар шийдвэрээ дахин өөрчилдөг. Тэгээд тэр шинэ найзуудаа Эндигийн гэрт амьдрахыг урих санаа олдог боловч гинэт хөгшин бид агаржуулалтын амсрыг хаахаар хайрцагнаасаа гарч ирэхийг мэдээд зурагтыг асаасан хүн тэр байсныг ч гэсэндээ ойлгоно. Вүди найзууд руугаа тэднийг аврахаар ирэхийг хашгирах боловч гинэт дахин хувцастай хүн буцаж ирэхийг сонсоод тэр тоглоомуудыг нисэх онгоцны буудлын руу авч явахаар багалдаг. Тоглоомод захилгаан шатанд тэднийг гүйцэхийн тулд гүүж эхлэх боловч тэд хорон санаад эзэнхэн зурагтаа тулгардаг. Рекс түүнийг сүүлээрээ зохиж ялч чаддаг. Тэгээд тоглоомод хитрхи хоцорч ирснээ мэдээд пицца хүргэлтийн машинаар тэднийг хөөж чадхаар болдог боловч Бааз аав нь зураг юм бэлээ. Тоглохын тулд тэдэнтэй нэгдэхгүй үлдэхээр болно. Тоглоомод нисэх онгоцны буудлын руу маш хурдтай явахын тулд энэ машиныг хасааж байгаа. Ноён төмсөн толгойд бас зарим хайр гаригийн тоглоомнуудыг авраад амжицсан. Бид нисэх онгоцны буудлын руу очиход тэд баригдалгүй алхахын тулд тэжээвэр амтан тээвэрлэгч хайрцгийг ашиглах санаа олдог. Тэгээд тээвэрлэгч туузаар дамжин явах замаа үргэлжлүүлдэгч энэ нь хитрхи том байсанд гайхна. Тоглоомод янз бүрийн чемдаануудаас хайхаар гүйж эхлэх боловч Бааз хөгшин бидэд зохиулж тэр Вүүдийг үлдэх шийдвэр гаргахын тулд Вүүдигийн гарыг тасалдаг. Тэгээд тэд хөгшин Питийн анхаарлыг сарниулахын тулд зургийн аппарат ашиглаж түүнийг дахин төвөг учруулахгүй болгохын тулд өөр чемдааманд хийчдэг. Кобе охин Джесси чемдаан дотор үлдсэн цорын ганц тоглоом байдаг. Тоглоомод онгоцонд хүрэхийн тулд булсаа руу авирлаа. Вүди найзаагаа аврахаар чемдаанууд дээр авирах санаа олж түүнтэй эргэн нэгдэж онгоцноос бууж чадхаар болдог. Гинэт хаалга хаагдсныг анзаарч онгоц хөөрөхөөс өмнө гарахын тулд дугуйруугаа доош авирахаар шийддэг. Бааз найзуудтай туслахаар маш хурдтай ирдэг. Вүди морин дээр буухын тулд уяагаа ашиглах санаа бас алчдаг. Бид гэртээ эргэн ирэхэд Энди цуслангаас буцаж ирээд шинэ тоглоомнуудаараа тоглож байгаадаа маш их баяртай байлаа. Дараагийн өглөө нь Энди Вүүдигийн гарыг буцааж авахын тулд түүнийг ойж чадсан байдаг. Джесси тэдний гэр бүлд хүлээн зөвшөөрөгдсөндөө маш их баяртай байлаа. Энэ үед хатагтай төмсөн толгой нөхрийнхөө аварсан хари гаригийн тоглоомуудыг өрчилж авахаар шийдэж Пингвин Вуйзи дууга эргүүлэн авсныг харуулдаг. Ингэж энэ анги төгслөө. Кино ноён төмсөн толгойд галт хэрэгнээс мөнгө хулгайлж байгаагаар эхэлдэг. Харин Вүди түүнийг зогсооно. Дараа нь тэр хатагтай төмсөн толгойттой тулалдаж эхэлдэг. Хатагтай түүнийг ялж галт хэрэгний вагоноос шидчихдэг. Гэвч гинэт тэд Вүдид түүний найз Джесси тусалж байгааг олж мэднэ. Иймээс ноён төмсөн толгой гүүрийг устгахын тулд тесрэх бодисыг дэлбэлэхээр шийддэг. Учир нь ингэснээр тэд мөнгөтэйгөө зогтож чадах юм байна. Булсаа маш өндөр хурдтай давхиж Вүдийг галт хэрэг рүү авиран гарч хурдыг нь сааруулах хөшүүргийг татаж амждаг. Гэвч хитрхи хожимдсан байдаг. Тэднийг Бааз лайтер харин хавардаг. Бааз гэмт хэрэгнүүдийг хөөхөр маш өндөр хурдтай нисэж лазерынхаа буудалтаар тэднийг зогсоож чаддаг. Генет хорон санаа доктор Поркчоп хүрээд ирдэг. Гэмт хэрэгнүүдэд туслахын тулд нэгэн төхөөрөмж ашиглаж байгааг тэд анзаарна. Тэгээд тэд бичний армаар тэднэрүү довтолж үхлийн аюултай лазер ашиглахаар бэлтгэж эхэлдэг. Гэвч гинэт энэ бүхэн гэхдээ Эндигийн тоглоомуудын нэг л байсан л да. Манай Энди түүхээ өөрөө сонирхолтой болохын тулд янз янзаар зохиомжлон тоглох дуртай. Хатагтай Дэвис бүх зүйлийг цаг үргэлж бичиж авах дуртай. Үүнд нь Энди тоглоомуудаараа хөгжилтэй гихтэн тоглож байгаа дүрснүүд ч гэсэндээ багтсан байдаг. Одоо цаг үе рүү буцлаа. Тоглоомнууд Эндиг авдар дотроос өөрсдийг нь харах байх гэж бодоод утас ашиглан түүний гар утас руу залгахаар шийддэг. Гэвч тэд өөрсдөр нь дахин тоглуулж чадаагүй л дээ.
Тоглоомнууд Эндиг хэдийний 17 настай болсон хэтэрхий том болсон учраас тэднэр дахиж тоглохгүй гэж ярилцаж эхэлдэг. Вуди найзуудаа хамгийн чухал зүйл бол өөрсдийн хүүдээ үргэлж хамт байх явдал гэж хэлдэг. Гэвч Эндигийн хувьд коллежид явах цаг аль хэдийн ирсэн байлаа. Иймээс цэргүүд тэдний даалгавар дуусгар болох өдөр эцэст нь ирснийг хэлээд нэр төртөөгөөр тэтгэвртэй гарахын тулд хогийн сав руу үсрэх болно гэдгээ бас ярилцгаана. Джесси дахин хаягдахаас айж байгаа ч Вуди найзуудаа Энди тэднийг хизээж хаяхгүй харин дээврийн өрөөнд хамт байлгахын тулд даалт хийсэн гэж хэлнэ. Гэвч гинэд өрөөнд хэн нэгэн орж ирэхийг сонсоод тэд баригдахгүй тулд нуугдаж амждаг. Хадагта Дэвис тэдгээр тоглоомуудыг өдөр өнжүүлэх төвийн хүүхдүүдэд хандивлах болно гэж хэлнэ. Гэвч Энди ээждээ тоглоомнууд нь хэрэггүй болсон учраас хэн нэгэн авахыг хүсэхгүй байх гэж хэлдэг. Үүний дараа Энди хуучин тоглоомуудаа харахаар авдрыг нээж тэднийг хогийн савнд хаяхаар уутнаас гаргаж эхэлдэг. Гинэт тэр зөвхөн Вудиг л авч үлдэхийг хүсдэг. Тэгээд Вуди Энди үнэндээ тэднийг дээврийн өрөөнд хадгалахыг хүсэж байсныг нь олж мэддэг. Энди охин дүүдэд хандивлах гэж байгаа тоглоомнуудыг нь доош буулгахад тусалдаг боловч хадагта Дэвис хүүгээ уутыг нь мартчихсан гэж бодоод хог руу хаяхаар аваад явчихдаг. Вуди найз Бастер нохоогоо дуудаг санаа олдогч Бастер хэдийнэ хэтэрхий хөгшөрсөн болохыг мэдээж ойлгож байгаа л да. Вудид тоглоомнуудыг аврах маш бага хугацаа үлддэг. Вуди найзуудаа аврахын тулд цонхоор үсэрч хогийн удыг дүсэж нээхин тулд цагтаа уралдаж арай гэж амждаг. Гэвч тоглоомнууд гарч чадаагүй бүр хогийн машиунд даруулцдаг. Тэгтэл Вуди найзуудаа зугтаж чадсныг мэддэг. Гэхдээ Эндиг өөрсдийг нь хог руу хаячихлаа гэж бодсон учраас хүүхдүүдээр тоглоулахын тулд өдөр өнжүүлэх төв рүү хандивлах хайрцаг руу буцаж орохоор шийддэг. Вуди тэдэнд Энди үнэндээ дээврийн өрөөнд хадгалахыг хүсэжсэн ч гэсэндээ алдаа гарсан учраас буцаад хайрцагнаас гарахыг хүсдэгч гаргаж чаддгүй. Учир нь тэд Эндиг өөрсдийг нь хог руу хаясан гэж бодсон хэвээр л байлаа. Бид өдөр өнжүүлэх төв рүү очиход хадагта Дэвис хандивлах гэж байгаа тоглоомуудтай хайрцгийг авч явааг хардаг. Тоглоомнууд өрөөнүүдийн нэгэнд олон хүүхэд тоглож байгааг анзаардаг бөгөөд Рекс санамсаргүйгээр хайрцгийг шалан дээр унгаачихдаг. Тэгсэн чинь тентхийн тоглоомууд шин тоглоом ирлээ гэж баярлан шин найз нөхөд болохын тулд өөрсдийгөө танилцуулж эхэллээ. Лоцо тэдэнд өдөр өнжүүлэх төвийн хүн бүр мөн адил хаягдсан байсан. Энд тоглоомоор тоглохыг хүсдэг шинэ хүүхдүүд үргэлж байдаг гэж ярьж өгдөг. Ингээд тоглоомууд дахин хаягдахгүй байх гэж баярладаг бөгөөд Кен Барбитай эргэн уулзсандаа баяртай байгааг бид харна. Дараа нь тэд өдөр өнжүүлэх төвийн өөр хэсгүүдийг харуулж эхэлдэг. Тэнд тоглоом засдаг тусгай өрөөж байгаа. Лоцо тоглоомнуудад тэдэнд дахин эзэн хэрэггүй гэж хэлээд тэдний байрлах өөр нэг өрөө рүү дагуулan явдаг. Кен Барбиг өөрийн хашруу нүүхийг ятгадаг. Харин тоглоомнууд нь найзаагаа аз жаргалтай болгохын тулд бас ятгадаг. Вуди найзуудтай тэд Энди рүү буцах ёстой гэж хэлдэг боловч хамгийн чухал зүйл бол хамтдаа үлдэх явдал учраас өдөр өнжүүлэх төвд үлдэнэ гэж хариулдаг. Иймээс Вуди найзуудтай баяртай гэж хэлэхээр шийдэж гэрлүүгээ ганцаараа буцах замаа хөнө. Тэгээд гарц руу дөхөхийн тулд үйлчлэгчтэй хамт дээш гарч цонхоор гарахын тулд угаалгын өрөөнүүдээр хавирч эхэлнэ. Тэгээд өдөр өнжүүлэх төвийн дээвэр дээр хүрэхийн тулд дээш авирч гудамж руу нисэхийн тулд цаасан шувуу ашиглаж болох санаа олдог. Гэвч түүнийг гадагш гарахад хүчтэй салхи хийсгэж модонд очиж мөрөгдөг. Тэгсэн Вуди хажуугаар нь алхаж байсан бяцхан охиныг анзаардаг. Түүнийг Бони гэдэг. Тэгээд тэр тоглоомыг авахар шийддэг. Өдөр өнжүүлэх төв тоглоомуудад завсарлаг дуусаач эцэст нь хүүхдүүд тэднэр дахин тоглох гэж байгаад баяртай байна. Гэвч гинэт өрөөнд байсан бусад тоглоомууд нуугдаж эхэлснийг тэд анзаардаг. Учир нь хүүхдүүд хитрхи балчир учраас үр дагаврыг нь бодолгүйгээр эд зүйлсийг эвдэлж сүйтгэдэг анги байв. Бааз цонхоор нөгөө өрөөний хүүхдүүд илүү томоотой тоглож байгааг мөн тэднийг хуурж энэ өрөөнд оруулсныг анзаарчдаг. Дүр солигдсон Бони дээр очлаа. Тэр шин тоглоомтой болсондоо маш их баяртай байдаг. Тэгээд өөрийн төсөөлөг ашиглан тоглож эхэлдэг. Вуди бяцхан охиныг үнэхээр эрэлтэх зантай байгаад маш их баярлаж байлаа. Өдөр өнжүүлэх төвд буцаад ирэхэд тоглоомнууд хүүхдүүдийн тарьсан замбраагүй байдлаас болоод туйлдсан байлаа. Учир нь тэд хитрхи жижигхэн учраас яаж бие авч явахаа юусоо мэддэггүй. Бааз нөгөө өрөөлөө орохын тулд цонхоор авирах санаа олдог. Гэвч түүнийг очиход тэд автомат тоглоомын машин дотор хуралдах гэж байгааг ойлгоно. Тэгээд тэр тэдний нууц хурлыг тандахаар явдаг. Тоглоомнууд тэднийг дооглон тохуурхаж байгааг олж мэдчихдэг. Гэвч гинэт тэр баригдаж түүнийг явуулахын тулд гараас нь шүүрээд авчдаг. Бонигийн гэрт Вуди охиныг сэрэхээс өмнө зугтах замаа эхлүүлж шинэ найзуудтай өөрийн эзэн рүүгээ буцах ёстой гэж хэлдэг. Бааз руу эргэн очиход Лоцо түүнд зөвхөн
зөвхөн өөрийг л өөрөөр шүлжүүлэх боломжтой гэж хэлдэг. Яагад гэвэл жоохон хүүхдүүд ч бас шин тоглоомоор тоглох эрхтэй гэж хэлдэг. Гэвч бааз Лоцоод өөрийн гэр бүлээ орхихгүй гэж хэлдэг бөгөөд үүнээс болж тэр сандал дээр гацаж тэд түүний программыг шинжилэхийн тулд гарын авлагыг нь уншиж эхэлдэг. Энэ үед түүний найзууд ямар нэгэн хачин зүйл болж байгааг ойлгоно. Хадагтай төмсөн толгойд өөрийнх нь нэг нүд гэрт үлдсэн байсныг мөн Энди тоглоомуудыг нь хайсанд уурлаж байгааг олж хардаг. Ингээд тэд Вудигийн үг үнэн байсныг мэдлээ. Энди тэдэнд үнэхээр хайртай учраас буцах ёстойг бүгд ойлгоно. Гэвч гинэт тэд шин тоглоомнууд ирснийг анзаардаг бөгөөд тэднийг өдрөөнжүүлэх төвөөс хизээч явуулахгүй гэдэг. Тэгээд тэд өөрсдийн найз Баз Лайтрийн халдлаганд өртдөг. Учир нь гэвэл Лоцо түүнийг өөрийн харуул болгож анхны программаар нь өөрчилсөн. Барби ямар нэгэн хачин зүйл болж байгааг мэдээд найзууд руугаа буцахын тулд Кеннийг орхихоор шийднэ. Бааз тэдэнд шоронгийн өрөөнөөс гарч болохгүй эсвэл торонд шийтгүүлэх болно гэж хэлж анхааруулна. Бонигийн гэрт Вуди Эндигийн гэр хаана байдгийг мэдхийн тулд компьютер дээр хайлт хийж шинэ тоглоомуудад өдрөөнжүүлэх төвөөс явсан тухайгаа хэлдэг. Тэгсэн тэд түүнд өдрөөнжүүлэх төв бол Лоцогийн удирддаг шорон тэр шинэ тоглоомнуудыг хүүхдүүдээр тамлуулдаг гэдгийг хэлдэг. Алиалагч түүнд Лоцог эзэнд нь өгсөн цагаас хойш мэддэг байснаа мөн Лоцо эзнийх нь хамгийн хайртай тоглоом байсан учраас тэд үргэлж хамт байсныг ярьж өглөө. Гэвч нэг өдөр аяллаар явж байхад тэд үлдчихсэн байсан бөгөөд Лоцо эзэн рүүгээ буцахын тулд алхахаар шийддэг. Гэвч тэднийг очиход аль хэдийн хитрхи хожимдсан байдаг. Учир нь эзэн тэдний оронд өөр адилхан чихмэл тоглоом худалдаад авчихсан байж. Тиймээс Лоцо тэр гэрлүү дахин хизээж буцахгүй мөн дахин орлогдохгүй тулд шинэ газар хайхаар шийдсэн байна. Дараагийн өглөө Вуди найзуудаа хайхаар өдөр өнжүүлэх төв рүү буцаад ирж таазны агаар жуулалтын хоолоогоор явж эхэлнэ. Тэгэд тэр өрөөндөх хүүхдүүд хитрхи замраагүй байгааг анзаардаг. Тоглоомон утас төвөнд буцаж ирээд алдаа хийснийг сануулна. Учир нь тэд дахин зүгтгаас сэргийлж хамгаалтыг сайжруулсан байна. Би ч бүх өдөр өнжүүлэх төвийг хянахын тулд камеруудыг нэг нэгэнгүү шалгаж байдаг. Тоглоомууд найзаагаа буцаж ирснийг мэдээ Лоцо Баазын программыг шинжилсэн гэдгийг бас хэлдэг. Вуди тэднийг өдөр өнжүүлэх төвд орхиод явсандаа уучлалтгүйж одооноос эхлэн үргэлж хамт байна гэдгээ хэлнэ. Тэгээд Вуди тэдэнд өдөр өнжүүлэх төвөөс зүгтах ёстойг гарах цорын ганц зам бол хогийн суваг гэдгийг хэлдэг. Харанхуй болж ноён төмсөн толгойд найзаагаа зүгтаалгахын тулд анхаарал сарниулах зүйл хийж амждаг. Барби Кеннийг мэхэлж өөрийнхөө дагуулan явуулж чаддаг. Слинки Вудиг өрөөрөө нууцаар ороход тусалж тэд тэдний төлөвлөгөөг залруулахгүй тулд бичиг барьж авчдаг. Тэгээд тоглоомууд Баазыг түгжихийн тулд хайрцагнуудын нэгийг ашигладаг. Ноён төмсөн толгойд эсний хайрцагнаас гарахын тулд талхыг бий болгон ашигладаг. Барби Кеннийг найзад нь юу хийсэн тухай үннийг хүлээлгэхийн тулд тамалдаг. Кен эцэст нь түүнийг гарын авлага ашиглаж үйлдвэрийн горимд шилжүүлсэнийг хэлдэг. Тиймээс тэд найзтайгаа уулзахаар хурдан буцдаг. Түүнийг буцаж үйлдвэрийн горимыг нь унтраадаг боловч санамсаргүйгээр дахин өөрөөр шинжилждэг. Энэ нь Испани хэлний горим байдаг. Тэгээд тэд зогтох төлөвлөгөөгөө үргэлжлүүлэхийн тулд гүйж эхэлнэ. Тэд хог хайдаг газартаа хүрч чадсан ч гинэт тэднийг баригдсныг мэддэг. Учир нь тэд утсыг тамлаж үннийг хэлүүлсэн байлаа. Кен тэднийг гимтээхгүй байхыг ятгахыг хичээдэг боловч үнээс болж тэд түүнийг мөн адил хог руу шидчихдэг. Вуди Лоцогийн түүхийг мэддэг гэдгээ мөн Лоцо Big Baby-г ганцаараа хаягдахгүй байхын тулд хуурсан гэдгийг хэлнэ. Үүнээс болж Big Baby Лоцогийн тушаалыг дахин дагахгүй байхаар шийдэж худал хуурмгийнхэн төлөө түүнийг хогийн сав руу шидчихдэг. Тоглоомууд Эндигийн гэрлөө буцахаар гүйж эхлэх боловч Вуди санамсаргүйгээр хог руу татагдан орохыг бид бас хардаг. Тоглоомууд найзаагаа орхихгүй тулд хараас нь дагахаар шийдлээ. Тэр үед Бааз найз Джессиг аврахын тулд өөрийгөө золиослохоор шийдэж үүний улмаас тэр буцаад хэвийн байдалтай орчихдог. Бид хогийн цэг рүү очгоо тоглоомод хотын хог хаягдал руу шидэгдсэн байдаг. Тэднийг хогийн машинууд төрж тун удахгүй бяцлах гэж байгааг мэддэг. Иймээс тэд соронзон татагдахын тулд төмөрийн хилдэрхийг шүүрч авах санаа олдог. Лоцо аврал ирэн хашгирна. Вуди түүнийг хогноос аврахаар гүйж тэд түүнийг бяцлагтахаас сэргэлж тусалж чаддаг боловч гинэт тэд шатаах зуух руу явж байгаа учраас асуудалд хэвээр байгааг анзаарна. Лоцо аюулгүй товчлуурыг дарахын тулд шатаар авирч чадах санаа олдог боловч эцэст нь тэднийг хуурж шатаах зуух руу унгаачихдаг. Тэгтэл тоглоомод зүгтах замгүй болсноо мэдээж хувь заяатайгаа эвлэрэн гар гараасаа барилцах боловч гинэт том кран гар гарч ирдэг. Тэд харь гаргийн жижиг тоглоом найзуудын хайчаар хаврагдаж чадлаа. Энэ үед Лоцог ажилчдын нэг нь олж машины урд хамар дээр чимэглэл болгон ашиглаж эхэлдэг. Тоглоомнууд цагтаа буцаж очихын тулд хогийн машин дээр авирч чадах онцгой санаа олдог.
Тэгээд цонхоор нэвтэрч хайрцаг доктор нуугдаж ашгүй нэг амждаг. Вүди ч коллеж руу явхаар баяртай гэж хэлнэ. Бүх найзууд нь Эндийг үргэлж харж хандаж байхыг бас цагдаг. Хатагта Дэвис ч хүүгээ маш их санана гэдгийг хэлж чанга тэрсээр. Вүди тоглоомын хайрцаг дээр Боннигийн хаягийг бичих санаа олдог. Иймээс Энди тоглоомуудыг зөвхөн дээврийн өрөөнд байлгахгүй тулд хандивлах нь хамгийн зөв зүйл гэж шийдээд Боннигийн гэрт хайрцгийг өгөхөөр очлоо. Энди түүд эдгээр нь түүний хамгийн хайртай тоглоомууд тэднэр тоглох тусгай нэгнийг хайж байгаагаа хэлж эхэлдэг боловч гинэд хайрцаг дотор Вүди бас байгааг анзаардаг. Энди түүнийг бас бэлгэлэхээр шийддэг. Учир нь түүний хүсэж байгаа цорын ганц зүйл бол хайртай тоглоомуудаа найдвартай гарт үлдээх мөн өөр нэгэн хүүхэд өөр шиг нь тэднэр хөгжилтэй тоглоосоо гэсэн явдал байлаа. Киноны төгсгөлд өдөр өнжүүлэх төв өөрчлөгдсөн байна. Одоо тоглоомнуудтай илүү дээр харьцдаг. Мөн тоглоомнууд бие биенээ илүү дээр ойлгодог болсон байв. Ингэж энэ анги төгслөө. Кино 9 жилийн өмнөх Дэвисийн гэр бүлийн байшин дэх явдлаар эхэлдэг. Гадаа хүчтэй шуурга болж байгаа учраас тоглоомууд маш их айсан байлаа. Тэдний нэг найз нь гадаа бороонд гацчихсан байсан учраас Вүди найз Слинкигээсээ зуурсаар цонхоор үсрэх санаа олж тэд радио удирдлагатай машиныг авахаар цагтаа очиж амждаг. Гэвч гинэд тэд өрөөнд хин нэгэн орж ирэхийг анзаардаг. Хатагта Дэвис хүүхдүүд дахин тогтгоо болсон учраас Бипийг хүнд өгөхөөр шийддэг. Ингээд Вүди найз охинтойгоо уулзахаар гүн очдог боловч түүнийг гэртээ буцаж ирэх хэмээн ятгахж чаддаггүй. Бипив түүнд надтай хамт явж болно гэж хэлж эхлэх боловч Вүди Эндиг орхиж зүрхлэхгүй учраас үлдэх шийдвэр гаргасан. Дараа нь Энди тоглоомуудаараа хөгжилтэй тоглож байгаа. Мөн тэднийг үргэлжлүүлэн тоглуулахаар Боннид өгч байгаа хэд хэдэн акшныг бид хардаг. Одоо цаг үед эргэн ирэхэд тоглоомод шүүгэн дотор Бонниг өөрсдөр нь тоглохыг хүлээж байдаг. Бонни өнөөдөр тоглох тоглоомоо сонгохоор шүүгийг нээх боловч Вүди өөрөө сонгодоогүй дээ гунигтай үлдэнэ. Тэгээд тэр шүүгэний хаалганы завсраар харсан чинь Бонни сургуульд явах ёстой доо. Бас аав нь тоглоом авч явахыг зөвшөөрөхгүй байгаад гуниглж байгааг олж харна. Эмэс Вүди охиныг хичээл дээрээ ганцаардахгүй хантай байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийн тулд цүнхэнд нь нуугдаж хамт явахаар шийддэг. Тэнд Бонни хэнийг ч танихгүй. Хараахан найз нөхөдгүй байгаа учраас ширээний ард ганцаараа айгаад сууж байгааг бас харна. Вүди Боннигийн анхаарлыг сарниулж тоглуулахын тулд хогийн савнаас хичээлийн зарим материалыг хайж олох санаа гаргадаг. Бонни тэдгээр материалыг ашиглан дахин боловсруулсан тоглоом хийдэг. Багш нь түүнийг маш бүтээлж байна гэж магтдаг. Дараа нь тэр аав ээжтэй Поркийг бүтээснээ харуулдаг. Тэд аяллаар явах болно гэдгээ бас хэлдэг. Гэртээ эргэж ирэхэд тоглоомод Вүдиг сургууль руу явж Бонниг асуудалд оруулж болцошгүй байсанд бас ууралдаг. Вүди тэдэнд бүх зүйл гайхалтай болсон. Бас Бонни хаягдал материалаар тоглоом хийсэн гэж хэлнэ. Гэвч гинэ тэд Поркийг өөрийгөө ердөө хог гэж бодоод хогийн сав руу үсэрч орохоор үргэлж зүгтэж байгааг ойлгодог. Тэгээд тэд амралтаараа аялалд гардаг. Порки боломж олдог бүрдэл хог руу үсрэхийг оролддог. Вүди цаг тутам л бас түүнийг зогсооно. Учир нь Порки аль хэдийн Боннигийн хамгийн хайртай тоглоом болсон байлаа. Вүди баазад энэ нь Эндигийн хажууд байснаас хамаагүй хэцүү байгаач дотоод дуу хоолойныхаа ачаар үүнийг хийх ёстой гэж хэлдэг. Энэ үед Порки өөрийгөө зүгээр л хог гэж хашгирч эцэст нь эрэх чөлөөтэй болохын тулд машинаас үсрэх шийдвэр гаргадаг. Иймээс Вүди Поркиг олох ёстойгоо мөн тэдэнтэй аяллаа тэрэгний зогсоол дээр уулзах болно гэж хэлдэг. Ингээд тэр хурдны замаар түүнийг хайж алхаж агаад Поркиг газарт гацчихсан байхыг олж харна. Вүди Поркид өөрийгөө урд нь Эндигийн тоглоом байснаа түүнийг өсөж томорхыг хажуунаас нь харж агаад салцгаасан тул одоо өөрийн зорилгоо биелүүлчихэд хэрэгцээгүй мэт мэдрэмж төрж байгаагаа бас ярьж өгдөг. Дараагийн өглөө Вүди аяллаа тэрэгний зогсоол руу хүрэхээр гүйж байсан ч гинэт нэгэн эртний эдлийн дэлгүүрийг анзаардаг. Тэнд Бипивтэй хамт хандивлагдсан хуучин дэлгүү байхыг олж харна. Ингээд тэр найзаагаа хайхаар дэлгүүр рүү орлоо. Түүнийг тэнд байгаа эсхийг мэдхийн тулд нэрийг нь дуудаж эхэлнэ. Тэгээд тэд тентхийн тоглоомудаас найз Бипивийг нь харсан эсхийг асуухад Бенсон тэднийг хүүхдийн тэрэгэнцэрт суулган Бипивийн байгаа газар руу дагуул явдаг. Габи Вүдигээс ямар онд үйлдвэрлэснийг нь асууж өөрийнх нь дууны хайрцаг ажиллахаа болсон гэдгийг харуулна. Вүди тэднийг дэлгүүрт үлдээхийн тулд хуурсныг бас мэднэ. Учир нь тэр Вүдигийн дууны хайрцгийг хулгайлахыг хүсэж исэн юм байна. Ингээд Вүди тоглоомудаас зүгтгэхийн тулд тэрэгэнцэр дээрээс үсрэн бууж бяцхан охин өөрийг нь олж аваасаа гэсэндээ уяагаа татах санаа олдог. Гэвч ганц асуудал нь тэд Поркийг барьж авсан явдал байлаа. Зогсоол дээр Бонни Поркийг хайснаа мэдэж тоглоомод найз нь буцаж ирээгүй санаа зовно. Бааз юу хийхээ мэдэхгүй гайхаж агаад өөрийн дуу хоолойг сонсохын тулд товчлууруудаа дарж үзэх санаа олдог. Тэгээд тэр найзаагаа хайхаар хаа нэгтээ гүйдэг боловч зугаацах Парки хин нэгэнд баригдаж дуусдаг.
Парк дээр нэгэн охин Вудигээр тоглож байдаг. Тэгээд анзаарагдалгүй зүгтэх боломжийг бас ашигладаг. Гэвч гинэт элсний хайрцаг дотор тоглоомод байгааг хардаг. Тэр паркийн хүүхдүүдийн нэгэнд баригдаж орхино. Тэгтэл Вуди Бифифийг олж харсан байдаг бөгөөд тэд бутны цаана нуугдахаар замхөөнө. Тэд биенээ дахин хизээж харахгүй байх гэж бодож байсан ч эргэн уулзсандаа маш их баярлаж Бифиф Вудид өөрийгөө хിവэрэ хонтойгоо байгааг харуулна. Тэгээд тэр Вудид өөрсдөө гадаа амьдраад 7 жил болж байгааг хүүхдүүдээр тоглоулахын тулд энд тэнд явдаг гэдгийг хэлнэ. Вуди өөрийгөө эзэн рүүгээ буцаах ёстой бас тэдэнтэй хамт үлдэж чадахгүй гэдгээ мөн эртний эдэлийн дэлгүүрт нэг тоглоомоо гээж гисэн гэдгээ хэлнэ. Тоглоомод Вудид тэр дэлгүүрээс зүгтаж гарсан учраас хитрхи аюултай хамт явахгүй гэж хэлнэ. Вуди тоглоомод хүүхдүүдтэй харьяалагдах ёстой гэдгийг хэлж тэднийг аврах ажиллагаанд уриалснаар Бифифийн шийдвэрийг өөрчилж чаддаг. Тэгээд тэд найзыгаа аврахаар явцгаана. Бид дэлгүүр рүү очиход Габид зөвхөн бяцхан охин өөрөөр нь тоглож байна гэсэн мөрөөдөл байдаг. Ганц асуудал нь дуун ажиллахгүй байгаа явдал гэж хэлдэг. Парк дээр бааз зүгтхийг хичээн хөдөлж агаад тавир дээрх чихмэл тоглоомудаас тусламж авч эхэлдэг. Тэгтэл Вуди Бифифийн гар нь хугарчихсныг анзаараад тэр зүгээр л маш их дүр цагт ийм болсон гэж хэлдэг. Тоглоомнууд эртний эдлийн дэлгүүр рүү явах замаа үргэлжлүүлнэ. Вуди Бифифтэй дахин хамт байгаадаа баяртай байлаа. Тэгээд тэд хүмүүст харагдахгүй байхын тулд үсэрч эхэлдэг бөгөөд бааз Вудиг дээвэр дээр авчирсныг анзаарна. Вуди Бифифт олон тоглоомыг Боннид өгсөн гэж хэлдэг. Тэгээд бааз тэдэн дээр ирж тэр паркийн чихмэл тоглоомнуудад халахад өртдөг. Тэд баазыг өөрсдийг нь тавиураас буулгачихлаа гэж гомдлож эхэлнэ. Учир нь тэд хин нэгэнд хожигдож эзэнтэй болохыг олон жилийн турш хүлээж ажгина. Вуди тэдэнд найзыг нь зохихоо болохыг хэлээд хэрвээ тэд даалгаварт нэгдвэл өөрийн бяцхан охин дээр тэднийг аваачиж болно гэж бас хэлнэ. Аялын тэрэгэн дотор Бонни Поркиг гээсэндээ маш их гуниглана. Тэгээд бас утгагүй хөдлөх гэж байгаад нь тоглоомнууд санаа зовж эхэлнэ. Иймээс Джесси тэднийг илүү хурдан хугацаагаар саадуулахын тулд машинаас гарч дугуйнуудын нэгийг нь хатгаж цоолох шийдвэр гаргадаг. Бид дэлгүүрт эргэн очиход Бифиф тоглоомуудыг баригдалгүйгээр нууцаар нэвтрэхэд нь тусалж байдаг. Бифиф тэдэнд шилэн хорго руу авирах ёстой. Мөн дэлгүүрийн эзний муурнаас болгоомжлохыг сануулах боловч гинэт Бонни дэлгүүрт ирснийг сонсоод Вуди Поркиг буцааж авахын тулд гүйж эхэлдэг. Бифиф Вудиг хитрхи болгоомжгүй байна гэж зэмлдэгч гэсэн тэд Габигийн харуулуудад баригдаж дуусдаг. Тэгээд тэд найзаагаа суллахын тулд харуулууд руу дайрч эхэлдэг боловч Бифиф цамцаргүйгээр хонио гүйчдэг. Харин жихмэл тоглоомод түлхүүрийг нь авахын тулд дэлгүүрийн эзэн рүү дайрахыг хүсгэд бусад тоглоомод үүнийг аимшигтай тэнэг санаа гэж хэлдэг. Бенсон Габи тэднийг дэлгүүрт нэвтэрсэн учраас барьж авах хэрэгтэйг хэлдэг. Бифиф найзуудаа аврахад тусламж хэрэгтэй байгаа учраас Вудиг тоглоомуудын нуувч руу дагуул явна. Тэнд тэдний найзууд түлхүүрийг авч чадсанаа харуулж дугуйчдын мөрөөр дагахаар замаа хөнө. Бифиф Вудид тэд дэлхийн өнцөг болон бүрээр аялахын тулд паркт нуугдах гэж байгаа учраас манай багт гээгдсэн тоглоом болж нэгдэж болно гэж хэлнэ. Вуди үсрэлт хийхээр бэлтгэхийн тулд дугуйчдын мотоцикл дээр авирч тэд шилэн хоргонд хүрэхийн тулд маш хурдтай давхина. Тэгээд тэд найзуудаа хайхаар түлхүүрийг ашигладаг. Бифиф тэднийг ердөөлнийг халбаг хайж байгааг мэдээд гайхдагч гинэт тэд урхинд орсноо мэднэ. Вудигийн дууны хайрцгийг салгахаар татаж эхэлнэ. Бифиф найзуудыг нь суллахын тулд тэднэрүү дайрдагч Вуди Поркиг муурнаас аврахаар газар руу үсрэх шийдвэрийг гаргадаг. Гэвч гинэт бүх зүйл хяналтаас гарч тоглоомод харуулуудаас зүгтахаар гүйлдэж эхэлнэ. Бифиф ердөөл нэг халбаг аврахын тулд хохирлыг огт тоохгүй байгаа Вудиг хитрхи болгоомжгүй хайнга байна гэж зэмлэнэ. Үүнд Вуди өөрийгөө эндийг орхисноос хойш үргэлж бүтлгүүлсэн гэдэг мэдрэмж төрж байгаагаа хэлж эцэст нь тэднийг доромжилсан энд ганцхан би л үнэнч тоглоом нь байна гэж хэлдэг. Иймээс тэд Вудитэй хамт дахин үлдэхгүй байхаар шийдэж парк руугаа буцаж эхэлдэг. Тэгээд баазад найзуудаа орохгүй гэдгийг хэлээд Поркиг хайхаар дэлгүүр рүү буцаж орохоор шийднэ. Гэвч түүнийг дотогшоо ороход тоглоомнуудын баг хүлээж ясныг мэддэг. Габи өөрийгөө анхнаасаа л ямар нэгэн соогтой байснаа тэр нь зөвхөн хүүхэдтэй хамт байхыг хүсдэг гэдгээ тайлбарлаж эхэлнэ. Энэ үед ноён Андерсон дугуйг сольж амжсан байдаг. Бааз найзуудаа өөрсдөө эртний эдэлийн дэлгүүрт байгааг хэлнэ. Тэгээд тэр тэднийг тэнд илүү удаан хугацаагаар байлгахын тулд цүнх эртний эдэлийн дэлгүүрт үлдчихсэн байна гэж шанг хашгирах санаа олдог. Бифиф Вудид хайртай хിവэр байгаагаа мэднэ. Түүнийг дэлгүүрээс аврахаар буцаж явахаар шийдлээ. Бенсон Вудид мэс засалт хийж дууны хайрцгийг нь авсан байдаг. Үүнийхээ ачаар тэр Габиг ат жаргалтай болгож чадхаар болж Поркиг түүнд буцааж өгдөг. Тэгээд тэд өөрсдийнх нь мөрөөдөл эцэст нь биелхийг мэддэг боловч Габи хитрхи хуучин гэсэн шалтгаанаар охинд гологдож хаягддаг. Вуди цүнхэнд нуугдахаар гүйж Бонни Поркиг олсондоо баяртай байлаа.
Тэгээд Вуди Габитай эргэн уулзахаар цүнхнээс гарч ирдэг. Тэр Габиг өөрсдөөгээ хамт явахыг ятгахыг хүснэ. Тоглоомнууд паркын тойролго руу явах замаа хөөнө. Учир нь тэдний найзууд гэр бүлийг тийш нь чиглүүлж ялаа. Габи нэгэн бяцхан охин төөрчгсөн байгааг мэддэг. Түүнийг айхаас сэргэлж хажууд нь очихоор шийддэг. Үүний ачаар охины сэтгэлийг нь тайвшруулж цагдаагаас тусламж хүсэх зориг өгч чаддаг. Ингээд тоглоомнууд өөрсдийгөө зөв зүйл хийснээ мөн найзууд нь гэр бүлийг парк дээр авчирч чадсныг ойлголоо. Бүдий тоглоомууд руу буцахаар баяртай гэж хэлж эхэлдэг боловч BFF-ийг орхих ёстойдоо маш их гуниглана. Иймээс тэр өөрийн хайртай тоглоомтой хамт үлдэх шийдвэр гаргаж найзуудаа баяртай гэж хэлдэг. Ингээд тоглоомнууд Вудиг дахин гээгдсэн тоглоом биш болсныг хэлдэг бөгөөд баас найздаа хязгааргүй удам руу урагшаа гэсэн үгээрээ баяртай гэж захидаг. Энэ ангийн төгсгөлт баг хамт олон тоглоомуудад шинэ эзэн олж өгөхөд тусалж байдаг. Бас Порки Бонигийн хийсэн шинэ охин найзтай болсныг бид харснаар энэ анги төгслөө. Дахиад нэг өдөр эхэлж Бони өөрийн хамгийн дуртай зүйлээ тоглоомороо тоглож байв. Гэтэл ойролцоо явах Жордны цаваа зантай хувцалсан эхрүүдийг харамгацаа тоглохоо гинэт боллоо. Эхрүүдийг харангуудаа тэр дороо нуугдчихсан тэр. Найз нөхөдтэй болохыг маш их хүсдэгч эхрүүд рүү дөхөж очоод хамт тоглох уу гэж асуухаас ичээд зүрхэнд хүрэхгүй байлаа. Бонигийн дахин ухарч нуугдахыг харсан Джесси хэрэгт оролцохоор шийдэв. Тэр Бонийг өөрийг нь авахаар гарч ирнэ гэж найдан ил харагдаг газар очиж хэвтлээ. Энэ төлөвлөгөө нь шууд л хэрэгжиж Бони Джессиг авахаар гүйж оцсон ч яг эхрүүдтэй нүүр тулчихсан тэр. Эцэндээ Бони шууд нүүрээ таглав. Эхрүүд зүгээр л инээдэн болгон инээчгээд гэрлүүгээ гүгээд орчихлоо. Урам нь хугарсан Бони тоглоомудаа цуглуулад гэртээ орлоо. Төд удалгүй Бони аав ээжтэй найз нөхөдтэй болоход ямар хэцүү байгаагаа ярьж сэтгэлээ уудааллаа. Аав ээж нь түүнийг тайвшруулж цаг хугацаа өнгөрөх тусам бүх юм дээрдэнэ гэж хэллээ. Удалгүй Бони унтаад өглөө. Джесси энэ яриаг сонсоод Бонигийн өмнөөс үнэнхээр их бухимдана. Эхрүүдтэй очиж уулзахаар шийдэн тэдний гэр рүү очтол тэд цоошин цахим төхөөрөмжөд хамаг анхаарлаа хандуулчихсан байв. Ойролцоох зарим тоглоомууд юу болоод байгааг тайлбарлаж өглөө. Иймэрхүү төхөөрөмжүүд хүүхдүүдийн дунд жинхэнэ хит болоод байгаа юм байна. Хүүхдүүд одоо дэлгэц ширтэж хамаг цагаа өнгөрөөдөг болсноор уламжлалт тоглоомуудыг тоохоо байсан гин. Джесси үүнд итгэж чадахгүй байлаа. Баримтжуулахын тулд бусад тоглоомууд түүнийг дээвэр дээр дагуулж гараад өөрийн нүдээр харууллаа. Гэрийнхээ эргэн тойрон хартал тэдний зүв байв. Харагдсан хүүхэд бүр гартаа тийм төхөөрөмж барьсан байлаа. Бони л ганцаараа тийм төхөөрөмжгүй хүүхдүүдийн нэг бололтой. Тэр хооронд Бонигийн аав ээж түүнийг бусад хүүхдүүдтэй харилцахад нь туслах арга замуудыг хайсаар байв. Технологи тусалж магадгүй гэж найдаад түүнд зориулж нэг төхөөрөмж худалдаж авсан байна. Бони хайрцгийг нь догтлон задалж Лили Пад нэртэй ногоон мэлхийн хэлбэртэй таблет гарч ирэхийг харав. Тоглоомоо түүнийг ямар их баярлаж байгааг шууд анзаарлаа. Мөн шин төхөөрөмж Бонигийн анхаарлыг ямар хурдан татсныг ч анзаарав. Тэр цагаас хойш Бони бараг хамаг цагаа Лили Падыг ашиглахад зарцуулж эхэллээ. Өдөрч, шөнөч, таблет түүний гараас салхаа болов. Тоглоомод зүгээр л Бонигийн түнд улам бүр донтхыг харахаас өөр зүйл хийж чадахгүй байлаа. Нэг өглөө Бони өглөөний цагаа уухын тулд төхөөрөмжийг арай гэж нэгэн тавив. Түүнийг өрөөнөөс гармагц тоглоомод нөхцөл байдлыг хэлцэж эхэллээ. Лили Пад ирснээс хойш Бони тэдэнтэй бараг тоглохоо болж гин. Одоогийн байдлаар тоглоомуудыг ахалж байгаагийн хувьд Джесси энэ асуудлыг шууд шийдвэрлэхээр боллоо. Тэр Лили Пад руу очиод өөрийн санаа зовж байгаа зүйлээ шулуухыг хэлнэ. Джесси Бони дандаа дэлгэц ширтээд байвал бодит найз нөхөдтэй болж чадахгүй гэж мархав. Тоглоомод сүүлийн хэдэн сарын турш Бонийг илүү нийтэж болгох гэж хичээж байгааг ч санууллаа. Лили Пад гомдохын оронд өөрийнхөө чадваруудыг гайхуулж хариу барив. Тэр өөр хэл орчуулж, ая тоглож, бүр хүмүүсийг хооронд нь холбоход тусалж чаддгаа харууллаа. Энэ сүүлчийн боломж нь бүгдийн анхаарлыг татав. Бонид найз нөхөдтэй болоход нь туслах явдал бол тоглоомод зуны турш хижээж ирсэн гол зүйл байлаа. Джесси сэтгэл нь хөдлөхийн оронд бүржих бухимдлаа. Тэдний яриа удалгүй хэрүүл болж хувирв. Зөрчил улам хурцдахаас өмнө Бони гинэт өрөөлөвгээ гүгэд орчирлээ. Тэр баярлсандаа дэлбэрэх гэж. Лили Падаар дамжуулан тэр хит хитэн охидтой чатанд холбогдож, удалгүй тэд түүнийг хамт хонох үдшилтэд урьсан байв. Бони баярлсандаа чангаар хашгирав. Эцэг ихэнч гэсэн Бони эцэст нь найз нөхөдтэй болж эхэлж байна гэж бодоод туйлын их баярлаа. Тэр шөндөө Джесси Вудитэй нуцаар холбогдлоо. Бони Лили Падтай ямар ойрхон болсон зэрэг болсон бүх явдлыг түнд тайлбарллаа. Джесси мөн өөрийнхөө түүхийг дурсана. Тэр өөрийн анхны эзэн Эмилигийн тухай, Эмили томрох тусам тэдний холбоо хэрхэн бүдгэрсэн тухай Вудид ярив. Эцэст нь Эмили түүгээр тоглохоо бүр мөсөн болсон юм. Джесси ийм зүйл Бони дахиад тохиолдож магадгүй гэж айсандаа Вудигаас буцаж ирээд туслаач гэж гуйлаа. Маргааш өглөө нь Бони сэтгэл нь маш их хөдөлсөн сэрэв. Хамт хонох үдшилгийн тухай л тэр бодчихлаа.
Энэ нь түүний анхны үдэшлэг байх учраас бүх зүйл төгс байгаасаа гэж хүсжээ. Түүнийг ажиглахыг хүссэн Джесси Бонигийн замын зүнхэнд нууцаар авирж ороод булсайг дагуулж явлаа. Хөдлөхөөс өмнө тэр баазаас гэрт байгаа зүйлсийг буцаж ирэх хүртэл нь хараад байж байгаарэ гэж говь. Замдаа Бони зарим тоглоомын цүнхэнд нь орчихсон байгааг анзаарч тэднийг хамт байгаад баярлан инээмсэглэлээ. Эцэст нь тэр Челсигийн гэрт очиж үдшилтэд ирсэн хэд хэдэн охидтой танилцав. Харамсалтай нь танилцуулга түүний бодож байснаар сайн болсонгүй. Охид түүнийг одоо хүртэл тоглоом тврээд явж байгаад шууд л шоолж эхлэв. Тэдний хариу үйлдэлд ичсэн Бони Джесси булсын хоёрыг аавда хурдан бутааж өг. Джесси Бони ганцаарыг нь үлдээхийг хүсээгүй. Булсын хамт тэр машинаас нууцаар гараад зайнаас ажиглахаар шийдэв. Цонхоор хартал нэг сонин зүйл харагдав. Бониг урьсан ч гэсэн бусад охид түүнийг үйл ажиллагаанд оролцуулах сонирхолгүй байгаа болтой. Джесси шийдэл бодож амжихаас өмнө нэг насанд хүрсэн хүн ойртож байгааг анзаарав. Тэр даруй булсаа тэр хоёр хөдөлгөөнгүй болж хөшлөө. Өнөө хүн тоглоомуудыг сандргүй үлдээчих гэж бодсон эмээ байж таарав. Тэр Джесси дээр бичсэн нэрийг хараад эцэнд нь буцааж өгөхөр шийдлээ. Эмээ зүү зүйл хийж гэн гэж итгэсээр Эмилигийн гэрлүү жолоод очив. Очмогцоо Джесси булсын хоёрыг шуудангийн хайрцагт хийчгээд яваад өглөө. Хоёр тоглоом шууд л сандарч эхлэв. Тэд ямар нэгэн байдлаар Бони руу буцах хэрэгтэй гэдгээ мэдэж байлаа. Оргох анхны орлого нь тэднийг ойролцоох морины жүжээр хөтлөв. Зам хайж байхдаа Джесси нэг морийг хараад гэртээ харахад нь тусалж магадгүй гэж найдлаа. Гэтэл бүх зүйлс бүхэлдээ буруугаар эргэж аврагдахын оронд цохигдож очлоо. Джессиг арай гэж ухаан ороход булсаа өөрөөс нь салчихсан байв. Эзэмшил газрын шинэ эзэн түүнийг аваад гэрлүүгээ орцсон байв. Гинэт ганцаараа үлдсэн Джесси түүнд хүрэх зам хайж эхлэв. Бонигийн гэрт бааз элтгэлээ бэлдээд завгүй байлаа. Бусад тоглоомуудын өмнө тэр Джесси сэтгэлээ хэрхэн нээхэд дахин сургуулж байв. Яриагаа төгс болгож амжихаас өмнө гинтийн зочин ирлээ. Вүди буцаад ирэв. Тоглоомоо түүнийг ахиж харсандаа үнэхээр их баярлалаа. Хэдийгээр тэр тэтэнтэй хамт амьдрахаа болсон ч төөрч хоцорсон тоглоомуудыг өөрсдийг нь хайрлах хүүхдүүдтэй уулзуулахад цагаа зарцуулдаг болсон байв. Джессиг нууцаар үдшилэг рүү яваад буцаж ирээгүй гэж сануулснаар тэдний уулзалт удаа үргэлжилсэнгүй. Түүнд ямар нэг юм тохиолдсон байж магадгүй гэж ухаарсан Вүди шууд л санаа зовж эхэллээ. Энэ хооронд Джесси булсайг хайсаар байтал нэг гахаа гинэ түүнийг шүүрэ авч цааш авч яв. Эхэндээ тэр булсайн байгаа гэрлүү авч очиж гин гэж бодсон ч гахаа түүнийг амбаарт аваачаад хайчлаа. Тэр амбаар нь хачин сонин тоглоомуудын цуглуулга байлаа. Тэдний ааш зан Джессигийн өмнө нь харж байсан зүйлсээс шал өөр байлаа. Зарим нь хоос аягнаас цайвж байгаа юм шиг жүжиглээд байхад зарим нь сонин юм давтан хэлжэв. Тэр хажуу хүмүүсийн дунд Джесси эцэст нь Смарти нэртэй тоглоомтой уулзлаа. Бусадтайгаа адилгүй нь Смарти тэр хавийг үнэхээр сайн мэдж байлаа. Түүнийг булсайг олоход туслах хамгийн боломжтой хүн гэж үзээд Джесси туслахыг ятгах чадлаа. Тэд амбаараас оргож гэрлүүгээ төхөж очлоо. Замдаа зайн дуусчихсан Смартигийн хувьд үнэхээр ятарсан аялал боллоо. Тэднийг дотгош ороход тэр бараг бүх чадлаа барчихсан байв. Ундрахаас өмнө Смарти Джессид зай байгаа газрыг зааж өглөө. Зайгаа цэнэглэсний дараа түүний зан арын шин шаал өөр болчихв. Ирч хүчээр цэнэглэгдсэн тэр гэрт амьдардаг хэд хэдэн хуучин найзуудтайгаа шууд холбогдлоо. Энэ уулзалт маш их сэтгэл хөдлөхөн болов. Смарти найзуудтай олон жилийн турш уулзаагүй дурсамжаа ярилцаж цагийг хамт өнгөрөв. Харин Джессид саадаг тансаглал байсангүй. Булсан алга болсон хിവэр байгаа. Минут бүр чухал гэдгийг Смартид санууллаа. Туслахыг хүссэн хүн харагдахгүй байсан учраас Джесси бийдан үргэлжлүүлэхээр шийдэв. Тэр дээд тал руу явсан ч Смарти болон түүний найзууд дагаад явж байгааг мэдлээ. Эцэн тэд Белигийн унтлахын өрөөнд ирэв. Тэнд байх нь Джессид хүчтэй дурсамжийг санууллаа. Тэр өөрөө Эмилитэй өнгөрүүлсэн өдрүүдийг санагдуулж тэгээд өнгөрснөө дурсахаас өөр аргагүй болов. Эргэн тойрноо харж байгаад эцэст нь булсайг олж харав. Түүний сэтгэл шууд л амрах шиг боллоо. Тэдний туулсан бүх зүйлийн дараа тэр эцэст нь түүнийг оллоо. Харамсалтай нь энэ баяр удаа үргэлжилсэнгүй. Джесси сэтгэлээр унаж Смартид уурлаж эхлэв. Тэр хайлтын явцад Смартиг их тус болоогүй гэж гомдлож бүр түүнийг ашиггүй гэж хэлэх хүртэл явжээ. Тэдний маргаан Блейд тижээвэр гахаатайгаа өрөөнд орж ирснээр тасарлаа. Тоглоомод шууд амьгүй мэд чимээгүй хөдөлгөөнгүй хэвтэв. Нуугдж байхдаа Джесси Блейг ажиглаж түүний Бонитой төстэй талуудыг анзаарч эхэллээ. Блейч гэсэн олон найзгүй бололтой. Джесси харах тусам тэд хамтдаа байвал үнэхээр сайн ойлголцсон гэдэгт улам бүр итгэлтэй боллоо. Яг энэ үед Бони үдэшлэгээс буцаж ирнэ. Тэр баяртай биш, харин урам нь хугарсан сэтгэлээр унсан харагдана. Тэнд юу ч болсон бай, түүний бодож яснаар болоогүй нь тодорхой байлаа. Мөн бүх зүйлсээ хаячгаа тэр чимээгүйхэн алхаж явв. Тоглоомод шууд Лили Бадаас Джессигийн алга болсон талаар асууж эхлэв. Тэдний шаардлагаас уралсан Лили Бад Бонигийн аавын анхаарлыг татаж тоглоомуудыг цэвэрлүүлж эхэллээ. Нэг нэгээр нь баг бүх тоглоомыг цуглуулж крачент хийв. Зөвхөн Вуди, Бааз хоёр л хураалагаас мултарч чадлаа.
хариулт авах хэрэгтэйг ухаарсан Вуди бааз хоёр анхаарлаа Лили Пат дээр төвлөрүүлэхээр шийдлээ. Тэдний эхний алхам энгийн байв. Түүнийг тижээлээс алгаж Джессид юу тохиолдсныг илчлэхийг албадахыг найдлаа. Блейгийн гэрт шүн болоход Джесси Смарти болон түүний найзуудад хэрхэн хандсанаа бодож эхлэв. Өөрийгөө шудраг бус байснаа ухаарч тэр тэднийг ашиггүй гэж хэлснийхэн төлөө чин сэтгэлээсээ уучлалт гав. Түүний чин сэтгэлийн уучлал тэдэнд маш их утгагүй байлаа. Зөрчлийг ардаа орхиход олон цаг шаардагдсангүй. Тэд хамтдаа шин зорилго дээр анхаарлаа төвлөрүүлэхээр шийдлээ. Джессиг Бонни руу буцаахад туслах мөн Бонни Блей хоёрыг найзууд болох аргыг олох. Ярилцах үеэр Снэпи нэг санаа олдлоо. Тэр Джесси Булсай хоёрын зургийг аваад сургуу болсон тоглоомод гэж захин орчинд нийтлэхийг санал болгов. Энэ төлөвлөгөө санснаас ч илүү сайн хэрэгжлээ. Тэр зураг эцэст нь сансрын рейнжруудын анхаарлыг татаж мэдээллийг Джессигийн хуучин тоглоом найзуудтай хуваалцлаа. Мэддэг зүйлсээ нэгтгэснээр тэд эцэст нь Джессигийн байгаа газрыг зааж чадав. Удалгүй Блей шинэ Кобе охин тоглоом хүлээн авлаа. Шинэ цуглуулгадаа баярлсан тэр бүх тоглоомоо цуглуулж түүх, атал явдал зохиож эхлэв. Ойроос ажиглаж байсан Джесси энэ бол төгс боломж гэдгийг ухаарлаа. Тэр Смарти болон түүний найзуудад бодит тоглоом ямар байдгийг мэдрүүлэхийн тулд нэгдхийг уриалав. Энэ төлөвлөгөө үнэхээр сайн ажиллалаа. Олон жилийн дараа анх удаа Смарти болон түүний найзууд ашиглагдахгүй суухын орондоо бодит тоглоомын цагийг таашаан өнгөрөв. Өөр газар Лили Пат эцэст нь хэсэг чадaltaй болсон ч суул дараа удаан хിവэр байлаа. Вуди бааз хоёр шууд л түүнийг байцааж эхлэв. Джессид юу тохиолдсныг хэлхийг шаардав. Тэр хамтран ажиллахаас татгалцаар байхад тэд Сэмиг авчирлаа. Сэми үнэхээр ажилдаг гартай. Төхөөрөмж шууд ажиллаж чаддаг. Яг тэр үед Джесси Булсай хоёрын зураг бүхий зурггүй болсон тоглоом гэсэн шошготой мессеж ирэв. Тэр зураг шууд л анхаарлын төвд орлоо. Харамсалтай нь Лили Пат энэ мэдээллийг тараахаас сэргийлж чадсан байна. Чадал багтай байсан ч тэр тэмцэж файлыг хэвлэгч рүү чиглүүлв. Зураг хэвлэгдэж эхлэхэд тоглоомод түүнтэй тэмцэлтэй. Баримтыг амьд үлдээхийг хүсээгүй Лили Пат ойролцох цаас усгагчийг ажиллууллаа. Машин хэвлэгдсэн хувийг хэн нэгэн ашиглахаас өмнө шууд л устгахчлаа. Ашгүй, энэ бол цорын ганц хувь байсангүй. Боннигийн ээж ч гэсэн зургийг хүлээн авч Боннид харууллаа. Сонирхсан тэд цааш шалгаж зураг дээрх тоглоомод үнэхээр Джесси Булсай хоёр мөн болохыг хурдан анхаарлаа. Энэ нээлттэй Боннигийн алга болсон тоглоомод олдсныг баталж өгөв. Энэ хооронд Блей тоглоомоо дуусгалаа. Смарти болон түүний найзууд туйлын их баяртай байв. Тэд олон жилийн турш ингэж амьд байгаагаа мэдрээгүй байсан юм. Бодит тоглоомыг мэдрэхэн тэдэнд тоглоом байна гэдэг юу болохыг санууллаа. Удалгүй Смарти Боннигоос тэдэнд алга болсон тоглоомод үнэхээр байгаа эсхийг нь асуусан мессеж хүлээн авлаа. Джесси өөрөө хариулж хаягийг Бонни руу буцаа илгээснээр тэр тэднийг авч чадхаар боллоо. Джесси Булсай хоёрыг буцааж авахар шийдсэн Бонни Блейгийн гэрлүү чиглэв. Вуди бааз хоёр нууцаар боломжийг ашиглан хамт аяллаа. Замдаа Бонни найз болохыг хүссэн охиноосоо цуврал ичгэвтер мессежүүдийг хүлээж авсаар байв. Тэр мессежүүдийг түүнийг отоо хүртэл тоглоомд санаа тавьж байгаад нь ичгүүртэйг нь санагдуулдаг. Тэдийг Блейгийн гэрт очиход түүний итгэл бүрэн алдагдсан байв. Ирэхэд Блейгийн Боннигийн тоглоомуудыг доош нь авчирч өгөхийг хүслээ. Тэр Джесси Булсай хоёрыг баяртайгаар буцааж өгч Бонни тавьширна гэж найдаж. Харин Бонни тэднийг авахаас татгалзлаа. Өмнөх гомдолтой мессежүүд түүний бодол санаанд маш хүчтэй хүнд туссан байв. Бусад охид юу гэж бодох бол гэж санаан зовж Бонни Джесси Булсай хоёрыг үлдээхээр шийдэв. Тоглоомод түүний шийдвэр сэтгэл нь маш их өвдлөө. Блейч гэсэн урам нь хугарсан харагдана. Тэглээч тэр Боннид тоглоомод түүнийг буцаад ирэхэд өгөхөд хизээд бэлэн байх болно гэдгийг элдгээр хэллээ. Бонниг явсны дараа Блей Джесси Булсай хоёрыг дээш нь авч гарч өрөөндөө буцааж тавив. Өрөө хосормогц Джесси шууд босч хаалга руу гүйж Бонниг холтгоос өмнө амжиж барьж чадна гэж найдав. Булсай тэд хэдийн явчихсныг зааж өглөө. Төд удалгүй Смарти ирэв. Болсон бүх зүйлд гомдсон Джесси Смартид уураад эмийг гаргалаа. Тэр түүнийг нөхцөл байдалд буруутгаж ууртайгаар дайрав. Тэр даруй хэлсэн үгэндээ харамслаа. Буруутгагдсандаа гомдсон Смарти яваад өглөө. Түүний холдон явахыг харах нь Джессид бүрж дор санагдав. Түүнийг бүх зүйлдээ ганцаараа нүүр тулуулахыг хүсээгүй Булсай араас нь даглаа. Энэ хооронд бааз Вудигээс түр салж сансрын рейнжрүүдэд хүрээлэгдээд тэд түүнийг сөөржийн төлөө ажилдаг дайсны агент гэж эндүрлээ. Түүнийг барьж аваад байцаалаа. Бааз тэдэнд дайсан биш гэдгээ ойлгуулсны дараа үл ойлголцол шийдэгдэв. Тэр Джессигийн нөхцөл байдлыг тайлбарлаад түүнийг хайхад туслахаар сансрын рейнжруудыг ажилд авлаа. Тэд хамтдаа Блейгийн гэрлүү давталж боломжит бүх газраас хайж эхлэв. Харамсалтай нь тэдний ихэнх хичээл зүтгэл буруу байлаа. Тэд Джессиг нуугдах боломжгүй танамсаргүй газруудыг нэг бүрчлэн хавь. Эцэст нь тэд Смарти болон түүний найзуудтай таарлаа. Бусадтайгаа адилгүй нь Смарти Джессигийн хаашаа очсныг үнэхээр мэдэж байсан учраас хайлтын багийг зөв чиглэлд хандуулав.
Яг энэ үед Бонnig ээж охиндоо нэг зүйл зовоож байгааг нь анзаарлаа. Жаахан зоригжуулсны дараа Бонни эцэст нь тоглоомуудаа яагаад үлдээснийхээ бодит шалтгааныг хэлв. Тэр ээжтэй чатнаас авсан гомдолтой мессежүүдийг харууллаа. Боннигийн хэр хэмжээнд сэтгэлээр унсныг харсан ээж нь түүнийг тусгай амттнаар баярлуулахаар шийдэв. Бонни өөр зүйлд анхаарлаа хандуулж байхдаа Лили Пат болсон бүх зүйлд буруутай мэд санагдаж эхэллээ. Зөвхөн гай зовлон авчирсан гэж итгэсэн тэр Бонни өөргүйгээр илүү дээр байх болно гэж шийдэн хангамжийн харьцаг руу чимээгүйхэн өмхрөө оров. Энэ хооронд Джесси дурсамжаар дүүрэн газартаа буцаад ирлээ. Тэр анхны эзэн Эмилитэйг олон цагаар тоглож өнгөрөөдөг байсан моднид орсов. Бодол автан тэр болсон бүх зүйлийг тунгаан бодож дэмий тэмцэл хийж байсан юм болов уу гэж гайхаж эхэллээ. Төд удалгүй булсаа түүнийг гүйцэж ирэв. Тэр Джессиг буудж өгөхгүй байхыг ятгаж буцаж очихыг уриалсан ч Джесси сонсоход одоохондоо бэлэн биш байлаа. Эргэн тойрны хартал модны зохион дээр зээлсэн зүйлс анзаарагдлаа. Джесси энд байсан гэсэн үгс холтос дээр сэлгцэн байв. Сонирхсан тэр тухайн газрыг хайж эхлэн эцэст нь газрын дор нуугдсан жижиг хайрцгийг оллоо. Түүнийг нээхэд огт төсөөлөг үзүүл гарч ирэв. Дотор нь Эмилитэй холбоотой дурсгалын зүйлс. Тухайлах юм бол Эмили охиндоо Джессигийн нэрийг өгсөн гих баримтайлаа. Яг тэр үед Джесси өөрөө буруутай байснаа ухаарлаа. Эмили түнд санаа давхаг хизээч болоогүй байж том болсон ч гэсэн тэр өөрийн хүүхэд насны маш их утгатай байсан тоглоомыг санан дурсдаг хിവэрэл байж. Яг тэр үед Вуди, Баз, цансрын рейнжрүүд, Смарти болон бусад нь эцэст нь ирлээ. Түүний төлөө бүгд цугларахыг харах нь Джессид ганцаараа биш гэдгийг санууллаа. Сэтгэлэн сэргсэн тэр Бонниос бууж өгөхгүй байхаар шийдлээ. Тоглоомууд анхны зорилтоо буцаж орон Боннид Блейтэй найз болоход нь туслахаар болов. Боломжит шийдлүүдийг ярилцаж байхдаа Джесси гинэд шин төлгөө оллоо. Смартигийн тусламжтайгаар тэд Лили Паттай холбогдож чадлаа. Тэгэхэд л тэд Лили Пат Бонниг хайж болсон бүх зүйл буруутай мэд санагдсан учраас хангамжийн хайрцагт өөрийгөө хийснийг мэдлээ. Түүнийг олохыг хүссэн баг Снабигаас хангамжийн машин хаашаа чиглэж байгааг хянаж өгөхийг хүслээ. Машин хаашаа явааг харуулсан зургийг хүлээн авмагцаа тэд шууд л араас нь хөдлөв. Морин ашиглан тэд ачааны машины араас хурдлан эцэст нь гүйцэж очив. Тэд Лили Патыг олоход тэр ахиад нэг боломж авах эрхтэй гэдэгт итгэхээс бас л татгалзав. Аимшигтай буруутайгаа мэдэрсэн тэр үннийг хүлээв. Боннигийн хүлээн авсан гомдолтой мессежүүд үүндээ найзуудаас нь ирээгүй байж Лили Пат өөрөө тэдгэрийг зохиосон байв. Тэр Бонниг өөрийг нь гомдоож магадгүй хүмүүсээс хол байлгаж тусалж байна гэж бодсон ч оронд нь бүх зүйлийг дордуулчих. Джесси түүнийг буруутгахын оронд алдаа хин нэгнийг мөнхөд тодорхойлдоггүй гэж тайлбарлав. Тэр Лили Патад бүх зүйлийг зөв болгох боломж одоо ч байгаа гэж хэллээ. Джессигээ өөрт нь итгэх итгэлд зоригдсон Лили Пат туслахаар зөвшөөрөв. Тэр сансрын рейнжруудын далавчийг идэвхжүүлж хангамжийн ачааны машинаас орохтон тослов. Бүгдээрээ эргэн нэгдснээр тэд Лили Патыг Боннид буцааж өгөх мөн түүний технологиг ашиглан Бонни Блей хоёрыг эргэн холбоход туслах стратеги боловсрууллаа. Яг энэ үеэр Баз эцэст нь хайж байсан цариг олж тооцооч баршгүй олон сургуулилд бүтлгүүцсэн орлогуудын дараа тэр эцэст нь Джесси цэдэглээ нээж хэлв. Энэ агшинг баяр баясгалан тэмдэглэлээр өгтөн авлаа. Турба кино сувгтай хамт байсан сонсогч танд баярлалаа. Бидний санал болгож байгаа киног та заавал бүрэн ихээр нь үзээрэй. Дараагийн киногоор уулзтлаа. Түр баяртай.